Саагийн арав дээр гом идэж байна. Гом бүр аим гоё. Хагийн дээр сая баг хэрэлтэй. Жохон үнэтэй буудалд байрлсан юм чинь жохон буудлаа ашиглая гэж бодож байна. Resort нь ингээд цэвэр байгальд байрлчихсан аахгүй. За сайхан амарцгаасан уу? За эргээд логто тавтаамарлаа. Нилээн бүр сая явсаар агаад баг цаг гар явчихвээ. Тэгээ би тэд энэ удаад Намака гэдэг одоо бичтэй ойрхон resort захиалсан. Тэгэд энд олсон чинь бүр хараа юу юм биш үү? Уулан дээр бүр бүх өрөөнүүд нь одоо юм барилга одоо юм бэш шүүд ингээ бүр уулан дээрээ барьцсан гой өглөө гой харагдах гэж бодож байна. Тэгээ лобби хэсэг ч гэсэн гоё юм биш гоё тухтай. Энэ өөрөө айгуу том. Тэгээд нэм зүгээр юу одоо уулан дээр баригдсан л барилгууд гэх юм уу? Нэг сонирхолтой тий. Хөө яаж тэндээсээ бууж ирнэ тий? Намака. За тавтамарл. Гоё хөөрхөн цэвэрхэн. Өөр сорт. Яасаа хөөрхөн. Ингээ харагдчих тийм эндээ энэ толны ямар хөөрх юм бэ? Донор кебаб гэдэг энэ чи турк хоол. Тийм байна орж та харагдаад ороод ирлээ. Тэгээд гоё сет захиалаад энэ кебаб сет нараа ийм гоё. Нэг захиалаад тэгээ хаагийн ганцаараа өөр нэг хоол захиалаад гэдэг чинь энэ аяг амт тах. Амар үлсэж байна. Энэ бүр үнэхээр гоё амт. Гоё юм уцаад юм шүү. За бид нар чинь зур талхаа хэдэ цадагчээс чи яг үнсээ ол гачрах юм. Чи одоо бодлого уу? Цэний дараа. Бүр янз юм. Хоньны мах. Яа бид нар үнэхээр юм үзээгүй юм шиг л харагдаж байгаа хэ. Гэхдээ үнэхээр аим үлсэж байна. Гоё. За янз. За манайха сайхан болцоорой. Айл гоё шүү. Sometimes I'm fine in the backseat. Feels like my life's moving past me. And I get so caught up in things I'll forget 10 days from last week. There's too much blessing every day for me to leave on the shelf. За өглөөний минь өнөө шөнө бүр яг бүр 2 шөнийн хороо зэрэг нэг өдөр авлаа. Тэгээ сэрээд харсан чинь уурчин бид хэд яг энэ дээр айгу орой ирсэн шүү дээ. Тийм болохоор яг нөгөө нэг одоо он терраснаас харагдаж байгаа орчин ерөөсөө сайн харж амжааг байсан. Тэгээс айгу гоё газар ирсэн байна. Байгаль нь шууд далаа харагддсан байна. Ингээд тараа тийшээ далаа харагддаг. Тэгээд бас энэ чинь бас виллатай юм билээ. Тэгшүүн амар сүрдэм юм. Усны чим ягаадсан чинь хүрхрээтэй газар юм шиг л. За өнөөдөр бид хэд бол ерөнхий төлөвлөгөө ол нэлээд гоё яг гоё амрах бодолтойгоо бүтэн амрах бодолтойгоо тэгээ амрахтай гоё бас энд хийж үзхийг хүсэж байгаа юмнуудаа хий гэж бодоод айгүй гоё том супермаркетуудтай юм бил яг нэг тийм нэг Америк стилийн 1-2хан давхар заяа тэгээ амар том тэр лөө ороод тэгээд айгүй гоё мэдгүй ямар ч хэлсэн тийшээ орё гэсэн бодолтой байна. Тэгээд эхлээд бас буудалтаа өнөөдөр бүргэр захиалж идэг гэсэн бодолтой байна. За тэгээ орой олмолоо гоё ярилцж байгаа болно. Өнөөдөр орой гоё бич дээр нар жаргахыг гоё харж амжааг байгаа. Бич тийм одоо ресторанта газар очиод тэгээд далайн эргээс гоё нар жаргахыг харангаа явъя гэсэн бодолтой байна. За тэгээд манай хоёр тэр цаатлын өрөөнд байгаа хаа боссон байна уу? Босог нь одоо яг 12 өнгөрч байна. Тэгээд би тий дуурч нь бас яг 12 түнц яг 12 цаг цэвэр унтцгаасан байна. За тэгээд ийшээ уг нь энэ би тэгэд вилла захиалгаж байсан. 2 өдөр шахуу дандаа хамтдаа буудал танцсан болохоор жоох ариун цэрийн өөрөө ашиглахад хэцүү шүү дээ. Тэгэнгүүт хэдүүлээ тус-тустай юм өөрөө захиалцсан. За манайхан би бослоо. 12 цагийн дараа яг гараад ирчихсэн бүр ямар үлгэрийн газар хонц юм бэ? Тийм аа сте. Бүр амар байна. Цаг амарсан. Би болохоор гоё арай их туссан болохоор арай гоё нөө. Аль хэдийн нөө дотоод хүмүүс ирсэн. Тэгээ энд ирснээс хойш нэг юм амар шудраг бус байна. Гэхгүй юу гэхээр амар сонио. Ингээд усанд ороод ч юм уу ер нь ингээ гадаа явж ангууд хагийн царай бүр цав цагаан болчоод миний царай кремцэн ч хагийн царайг бүр ингээд цагаан руугаа гүйцэхгүй тэрэнд бүр амар гайхаадах юм. Ингээд хараа сая бүр усан дороо гараад ирсэн чи цаав цагаан бүр яац юм гэмээр би тэгээ кремцэн байгаа нь шүү дээ. Үнэхээр
Ойлгомжгүй Тэгээ шууд. угаасаа энэ аялал хүний сэтгэл санааг их цастай юм байна. Тий. Дотроосоо цагааруулд юм байна. Тэгээ угаасаа бидний нөө аялж байгаа газар Солонгосоос эхэлсэн. Угаасаа чиглэг газраас эхэлсэн. Тэгээс энэ ууж идж байгаа юм цам ус мос нөлөөлж байгаа хөө. За тэгээд за өнөөдөр ерөнхийдөө гоё тий. Ерөнхий гоё жоохон чийл. Угаасаа жоохон үнэтэй буудалд байрлсан юм чинь жоохон буудлаа ашиглая гэж бодож байна. Өрт нь ерөөсөө өглөө гараад унтах гэж орж ирдэг гэсэн шүү дээ. Тэр буудал зүгээр хонох гэж л тий. Өнөөдөр тийхгүй бүгдээрээ өндөр буудлын стай нөх суу булан тий. Юу байдгийг бүгдийг онгочж үзье, ашиглая гэж бодож байна. За тэгээ манай хоёр одоо орж ирэх ах. Орж ирж байна. За сайхан амарцгаасан уу? Хөө буудалд байрласаар агаад resort-д байх мэдрэмж бол бүр шал өөр юм байна те. Одоо ингээд харангуут энэ ингээд resort нь ингээд цэвэр байгальд байрлуулчихсан байгаа байхгүй мод ингээд одоо уулан дээр гэх юм уу. Тэгээ эн чинь юу юм бэ? Одоо вилла байгаа, гэр бүлийн өрөө. За тэгэл өрөөний бүр маш олон сонголттой. Саяных бол бид хэдих бол одоо ингийн 2 хүний өрөө гэл те. Олон хүнийх эдэргээ зөндөө ингээд өөр байх шиг байна. Энд гэхдээ бүр үнэхээр яг байгалыг тэр чигээр нь гоё resort олгож урлаж чадчихэ. За Тайландчуудын бэлэг тэмдэг арслан юм шүү. За ийшээ ваа манай пул штий. За бид хэдий ер нь өмнөх буудлынхаа пулд орж амжаагүй. Энд додол жинхэнэ шумбий гэж бодож байна өнөөдөр. Вау. Ингээд арай гүнзгий цаашаага хүүхдүүд тоглох. Энэ resort-д ирээл хүүхдүүдтэйгээ ажиллаж арах юм байна дөө. Байгаль далайн зэрэгцэж харагдаад. Энийг хардаараа. Энэ яг нэг вилла юм шиг бахын цаатлын тий байшинтай. Дотроос гоё юм шиг. Ер нь бүгд рүү нь гоё орж үзмээр л. Чимээ яг нэг эсмэр шиг хаад ингээд амраагаад яг юун чимээ ингээд амар сүрдэн байгаа даа гэсэн ингээд дээрээсээ хүрхрээтэй юм байна. Ус ингээд байнга яг ингээд уулан дээрээс урсаад. За. Ресторанд уулзцгаая. Хагийн дээр сая баг хэрэлтэй. Өмнөхийг би ингээд жоохон юу нөө пүүлэнд хаалгцсангүй гэсэн чи яаж байгаа энэ гэж уурлаад заахгүй. Тэгээд би яг иймэрхүү пүүл үнэхээр хүлээгээдсэн чи тэг ийм байх ёстой үстэй. Одоо энэ хараа бүр ингээд шууд далаа руугаа. Тийм байлгүй дээ. Энэ бүр арай л гоё чийл юм байна. Вау. Энэ сууд гоё юм тий. Хөөх энэ миний хавлтаа. Бас ингэж буушлаа. Бууж байгаа. Энд чиг өнөдөр уунаа. Пүүл дээр уух шиг ер нь гоё мэдрэж байдгүй. Би тэгэж боддог яг ингээ пүүл дээр ганц пив уугаал ингээл коктейл ч юм уугаал пүүл дотроос уугаал. Ваа, тэбаг. Манай өртөө. Тэгээ нэг жоохон яг ингээд эргэн жоохон намагтай харагдаад их далаа тэгэж харагдаж байна уу? За энэ баг жакузи юм шүү. Light salmon. Right. Yeah. За сайхан идлээ. Энэ нь ямар хөөх юм бэ? Бүр яг нөгөө нэг далайн мэдрэмжийг энэ зүгээр буудлынхаа лобби хэсэгт авчирсан юм шүү дээ. Энд ер нь Пукетэд таараа энэ өвлийн амралтаар ирэх юм биш үү дээ. Тий нэг харал та. Яг л нөө бид хэдий өсдөг хүүхдийн тоглоомын хэсэгтээ. Тэгэл одоо хүмүүсийн ингээд дээр яг влог үзэж байгаа бүх хүмүүстэй зориулаад хэрвээ Тайланд руу аялвал те энэ буудал нэг иймэрхүү байсан ингээд бүгднгийнх нь үнийн мэдээллийг оруулаад явна. Тэг яг битүүрийн бас мэдээж захиалж байгаа цаг хугацаа арай хямдхан байсан байж магадгүй те. Пүүл рүү оръё. Пүүл рүү орох нэн сонирхолтой шүү. Шаардаа. Пүүл нь хөрх юм аа айгүй олон сонголттой. Хүүхдүүдтэй бол нэг жижиг гулсуур мулсууртай. Бид нөгөө нэг бүр инээдтэй нар жарахаа харна марна гэл ингээд байсан чинь айгуусаа ингээд далайгийнхаа одоо бид хэд ингээд нэг нар маань болохоор яг энэ уулын ард байгаа заяо нөгөө бич дээр жаргадаг гэсэн үг байгаад байна. Бид нар яг ингээд одоо нөгөө өглөө нар гарч ирдэг хэсэгт нь ирсэн юм байна л та. Тэгээ жоохон сонио гэхгүй гайхацгаад энэ бассейн арай гүнзгий юм шиг бах юм. Арай гүнзгий гэж бодоод бах юм. Энийг одохно. Яа ингэсээ нэгнийгээл нэг өдөр өнгөрчих юм да. Уг нь өнөөдөр буудалдаа гоё цэвэр амарч байгаа. Тэгээ сая битээрээс нэг рил эдит хийгээд гарч ирж ил баг нэг цаг 30 минут орчим болцсон. Өдрийн хайрын цаг гээл ярилцаад байж байна. Биерний үний мэдээлэл коктейл нэрийн
Нэг авал нэг үнэгүй. Хоёрыг авал нэг үнэгүй гэж. We take it down. Let's spice it up, baby. Right here and now. Hey, nothing could be better. За нар жаргах агшин. Тэр өвөлний цаатал тэнгэр ямар гоё үзэгсэнтэй харагдаж байна. Тийм манайхаа. Тэгтээ нар жаргах ягаад ч юм жоохон гонигтай. Тэгтээ ингээд нэг өдөр дуусчлаа гэж бодохоор жоохон гонигтай. Тэгээ Пукетиг амар санах баха. Тэгээд удахгүй бүр хүүхдүүдтэйгээ ирмээр яг бүр ингээд бассейныг харангуут ингээд хүүхдүүд амар дуртай болохоор нэг юм гим хийсэн юм шиг мэдрэмж төрөөд. За одоо гарах чинь байхаа. Өнөөдөр бэсэр бас нөө өчигдөр очигээд арай оройтчихэд амжааг байхгүй юу. Тэгээ ер нь бол амар гоё тийм бич дээрх тийм юм гоё лаунж газар очиж байгаагүй болохоор өнөөдөр ямарсан зориод. Тэгээ ер нь бол энтхийн бүх тийм нэг одоо юм жоохоо тий залуучуудын тийм гудмууд нь дандаа батонг дээр идэм байд. Би тэд чи хараа хаана галээ? Намака чин зүгээр манай нэр штэ аль юу лээ? Камала бич дээр байгаа байхгүй юу? Тэгвэл Камала бич дээр ер нь бол бүх юм 11 жоох өнгөрч мөнгөрөө хаачдаг. Өчигдөр ер нь тэгэж анзаарчихсан. Тэр гоё. Өнөртөө их хичээж ах чи өөрөө. Тэр баг Таиланд дэх сүүлийн өдрөө. Эсвэл сүүлчийн өдөр биш үү гэдэг яриаг бид нар одоо очиод хоол идэнгээ ярилцсан. Тэгтээ шумуултай юм байна. Ирэх ч хүмүүс юм бол шумуулын цацлаа, шумуулын дараах тусыг заавал авчлаарай. Тэглээ тий. Яах вэ? Үйдсгээд. Тэнгүүтээ ер нь бол маргаашнаас өөр орн руу явъя гэж бодоод байна. Тэгэхээр өнөөдөр баг Пукет дэх сүүлийн шин байгаад байна. Тэ? Тийм байна тий. За юу итгэр басан нэрээ? Ер нь хараа юу гэх юм бол очиод харж байгаа л болох ба. Аннастай тэр юу гэдэг гээд. Өчигдөр нөгөө турк хоол идсэн шүү дээ. Аль л хоолоо давхцуулахгүй тий. Болдог бол өчигдрээ болоо дахиад идмээр энэ. Тэрийг бүр үнэхээр Өдөр энийг өгөнд хамгийн ихний өдрөө баг авсан. хосолж өгөх. Тэгсэн чинь дөөдөд өгөө явуулсан. Одоо л өмс чинь баг айлын сүүлчийн өдрөө сансан юм шиг. Пипи орохдоо өмсгчээс аахгүй. Пипи орохдоо. Тэгсэн чинь Марта Шопинг ороо хийвэл өөр өөртөө хамиг аваад явахгүй бол нөө найздаа ч юм өгөө явуулчин гут буудлын өрөөндөө мартчих тийм ээ. Гэхдээ би ч бас мартсан байх энийг авснаа. За манайхаа бид хэдий мөнгө солиулсан мөнгө дуусаад одоо exchange хийж байна. Ингээ гоё тэлгэлтэй. Яс энэ давыг гэдэг юм уу? Үүдэндээ солилцох гэдэг юм уу? Ямар их $1 авалт ихийг харуулсан та. За Хэлэх болос юу? Мөнгөгүй дуусчихжээ. Цүнхний мухраас нь хэдэн $1 боллоо? за нөгөө мухраас мөнгө олцолоо. Дахиад батонг дээр ирсэн. Тэгээд түрүү хэлснээр батонг бич дээр илүү их одоо хоолны газар ингээл нөгөө нэг бич баарууд яг энэ хаваараа л байд юм байна угаасаа. Нөгөө муухай газар ихтэй ч гэсэн зайлшгүй энэ хаваараа бүх юм төвлөрсөн ялцчихгүй. Lady boy мой гэж зөндөө юм ихтэй тий. Тэгвэл ингээд хүн их зүг харсан ч бас гоё шүү дээ. Талын нөө уур газар явах чааш тэндээ хүргэнэ гэсэн. За танагтай юм шүү. Дундаа нэг хоол авах гэдэг юм уу? Яг. Гэтэ ёо бид хэд ер нь бол одоо та харах юм бол одоо ингээ хоол мал захиалт ерөөсөө хэмнэхгүй байгаа. Тэ? Дандаа яг ингээд жоохон ресторанд ороо жоохон ингээ үнтэй юм захиалаад ингээд байгаа. Түүнээс бол ингээд бас хэмнээ гэвэл зөндөө ол ингээ жижиг хоолны газрууд гэл тэ. Яг хоолн дээр хэмнэх бол өчнөө боломжтой. Яг зөвхөн Таиланд хоол моол гэл тэ. Юу идэх вэ гээл бас. Ойр авийн гайгүй харагдсан газрууд руу менюгийн судлаа л явж байна. Монгол ингээд ярианы ч юм худлаалаа да. Ингээд камергүй амар өөр яриад байгаа хгүй яа. Камер чарчгуудаа ингээд шууд ингээд яг эфирийн хүн болохоор бас камера хүндлээд бас бодж ярьж байгаа маа бас зэгцтэй ярихгүй бас болдгоо юм баггүй юу. олон дүмнээ хүндлээ. Олон дүмнээ хүндлээд. За. Баярлалаа. Баяртай. Like. Яг идвэл идчихээр хоол байна, идэхгүй л идэхгүй ч хоол байна гэх юу Надад гэсэн. ерөөсө будаа. Тэгээ чики юм уу үхрэм хаахлал нь холиод чинь будаад орох хийгээ гэдэг чинь. Гүн та дүүг нь ирсэн юм чи хавч маач. Хоолчгүй маа. Яг гоё заяа. Нэг гой 70 тийм чи 70 хажууд ирчихэ та. Гоё хувьд гоё. Намайг дөөрөөгээд будаа мах хоёр хайгаад хээ. Гоё хувьд гоё гэхдээ л яг тэ.
За зөвхөн хоолоо сонгоч. Бид нэр ороод ирлээ. Сая гадаа нь арай удаа менюг нь арай удаа харцсан болохоор яг бандсандаа ер нь бас Монгол хүн юм чи бас нэг нэрлэхүү зам байдаг болохоор ороод идээл гэж бодлоо. Тэ гайг баха гэж найдаа. Чин бас болж байна болж. Бас гоё тий. Тэ. А би бас нэг юм хэлэх хэрэгтэй юм байна. Миний хоолоо өвдсөн байгаа болохоор юм хоолоо маань сөнг сонсож байгаа шүү. Уг нь бол бас иймэрхүү жүжиг хоолоо бол биш байдаг байгаа. Ер нь бол юу нэ мэдэн л дээ намаа мэдэх нь. 아, 어떤 피자 가르승. 야마르고 용배. 피자 너무 맛있게 보이고 오늘 또 좋은 시간 보낼 거 생각하니까 기분 너무 좋고 우리 같이 또 즐겨보자고. 가자고. Энэ хаваач гэхдээ юу юм бэ? Бүх хоолны газрууд нэг тийм хоол нь ингээд пэлтэхгүй. Ингээ айгуугаа амттай байгаа даа. Хагийн бодож байгаа Монголдоо ч ингэж хийж чаддаггүй гинэ. За миний захаас хоол уг нь энэ хоол шүү дээ. Тэгсэн чинь энэ болохоор салаад гэж бодсон. Тэгээд энийг хийсэн. Би нэг юм хийх юм байна. За бид хэдий хоол ингээд жоохон уун ирлээ. Дөөдөө би бол ийм эрүүл Iron Man гэдэг нэртэй. За цэцэр салаад, тэгвэл энэ BBQ шортлог пив авал 5 пивэнд 1 пив өнгөө байт юм байна. Тэгэд нөө хагийн 1 пив авсан чи ингээд ингэнгүүтээ одоо нэг та 5-ыг авчвал дахиад нэг өгнө шүү гэдэг юм хөрх стикер өгсөн цаалцсан. Хөрх энэ. За хоолойдод гараад ирлээ. Бид хэдийн хоол үнэхээр амттай байсан болохоор та хэд бас санал болгомоор байна. Батонг бич дээр ирэх юм бол энэ хоолны газар орж ирвэл бүр үнэхээр амттай юм байна. Үнэхээр гоё амттай байлаа бүр. Үгээр хэлхийн аргагүй. Яа тэгвэл өдөр нөгөө нэг бид хэдий идсэн resort дээр идсэн хоол тийм гоё амттай байгаагүй. Бүр үнэхээр ингээд яг нэг гэртээ нэг өөртөө нэг хийгээд идсэн юм шиг бүр нэг тийм энгийн амт мэдэрсэн аахгүй. Тэгээд энэ одоо юу вэ гэж бодоод бонхи бүр хоолоо идээгүй. Би нэг хүслэл биелүүлж чадахгүй явах юм шиг санагдаад байна. Уг нь би энтхийн амар том гоё тийм дэлгүүрлөө нормоор аахгүй юу. Яг бүр амар брендинг тийм дэлгүүрүүд байна. Тийшээ нэг орох хүсэлгүй. Тэр бол Солонгоч байдаг, хаанч байдаг. Яг нэг гоё супермаркет руу нөрж үзээл нэг гоё. Нэг тийм яг юм амьдралынх нь ингээд хүмүүсийн амьдралдаа өдөр тутамдаа юу идэж мэддэг. Тэрийг нь хармаар байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг жоохон амжихгүй юм шиг байна. За ийм зайрмаг авлаа. Чихэргүй гэж. Бокё хачраа. Гоо сатан. Ямар хөрлөө. Алдарт гудамжиндаа ирчээд байдаг. Хайч тийм бэлээ. За одоо нэг зохион нэстэй бро. За Монгол хүн байна да. За болгоомжтой гартаа юм оруулж юу. Тавар дутлаа. Кат. Чөт яагаад 3 давхрын бич бараж лифтээ арслахгүй юм бэ? Алхаа гараад ирсэн ч хэтэрчлээ. Бицгай. Яг миний харсан газар. Хаягац. За орж ирсэн ийм газар сугар боллоо. За бид бүгдээрээ маш гоё бич бар дээр ирээд захиалгуудаа өгчлөө. Тэгээд коктейл, бир. За cheers. Бид нар сая ингээд явж байгаа амар гоё хөл массажинд ингээд дөрүл орж ийн. Хөл массажинд ороод яах гэж байгаа вэ гэвэл заяо. Хамгийн сонирхолтой нь маргаашийнхаа онгоцны пледийг уг нь захиалгах гэж байгаа хгүй гэсэн чинь бүр үнэхээр зүгээр яг ингээд унт гэд амар гэдэг. Тэгэхээр одоо яах вэ? Энд хараа массаж нь ингээд хитрхи чанга биш. Аюугаа ингээ алжаал тайсан барьж байгаа болохоор яг ингээ аргадаа дунтуулах гэж байгаа юм шиг үнэхээр гоё амраач чадчих.
За бид хэдийн чек аутны цаг болоод бүр яана бүр сандарлаа. 12-т бол 12-т юм байна. Би нэг 10 минут ч юм уу 30 минут илүү байж болох байх гэж бодсон чи манай хоёр бас бэлэн болчихоо. Тэгээ бид хоёрыг гараа гэж хагийн араа бид хоёр гом идэж бас гом барь зараа гэнгүү. Гом бүр аим гоё. Хамтдаа гэж энэ хоёул энд идчихэл та гэхгүй гараа идчихэл очиодхөө. Тэгээд өнөөдөр одоо ингээд чимдантайгаа явж байгааз дахин нэгэн хөзөр дэлгэхэд бид хэд одоо онгоцны буудлын руу явж байна. Өөр газар руу явна. Очоод хаашаа гэдгээ хэлнэ. Тэгээ одоо энэ дэш яаж өгсөн үү? Амар чимдаа барьсан. За бид хэд буудлаасаа гараад нэг цагт нөө манай буудлын яг ресортосоо доошоо төрөөгөө өргөж өгдөг тук байдаг. Тэнд ингээд суугаад тэгээд ачаануудаа ингэж хийгээд хажих чам мэдэхгүй ямар ч байсан нэг газар руу явна. Нэг амьд хүмүүсээ учиртай л байна. Ямар ч тийм төлөвлөгөө авахгүйгээр огсны бодлоор орно гэхгүй. Аялал дундаа орсон. Ер нь мөнгө жоохон нилээ нэмгэрлээ. Жоохон улаах маяр ба. Тэгээд өнөөдөр өнө банк дээр нь тэгж яриаг юм уу? Тэгэхээр би одоо пандагаа зүтсэн шүү дээ. Тэндээ банкыг ба. Тэ? Чамаар л дээр. Ерөөсөн та нүрээ нуухгүй юм цум маскаас аваагүй юм аа. Дэлгүүр орой гэсээр нэг юм дэлгүүрийн гад ирчлээ. Гэтэ яг миний хүсчихсэн дэлгүүр биш ээ. Тэр жоохон Америк стилтэй дэлгүүрээс ахгүй юу? Таиландууд юу идэж ууж амьдртیں۔ Тэ би угаасаа нөө дэлгүүр орох туртай Монголд ч тэр ямар томч тараа. Ямар гоё. За нэг Таиланд дэлгүүр юм байдаг ахна шүү манайхаа. Магадгүй Таиландд энэ өвлийн амралтаар ирээд цар амьдрах гэж байгаа хүмүүс ээж магадгүй шүү дээ. Ингээд Жимсний амтлахаа бол үнэхээр утгаар нь тавьжээ. тийм ээ.